За сайн уу юу цаана long time no see. За миний дараагийн влог тавтай морил. За би энэ удаа ганцаараа биш. Энэ залуутаас болноо. За тэгээд бид хоёрын тухай сонирхолтой асуулт болон тэгээд түн хариулт. Mama gonna come, yeah, definitely gonna come off together. Drama never be our trauma, we gonna win forever. Одоо би өөрийгөө танилцуулах лөө. За намайг Ууган Баяр гэдэг найзууд манай Ууган гэж дууддаг. Тэгээд бид хоёр контент хийж эхэлснээс хойш маш олон хүмүүс олон зүйлсийг асуусан. Тэгээд тэдрээс эхнээс нь ахвал хариулаад эхэлцгээе. За хамгийн ихний асуулт. Яаж танилцсан бэ гэж асуусан. Яаж танилцсан бэ? Яг би Филиппинд сурахаар очсон байж байхдаа найзлуудаа хамгийн их таарч исэн. Тэгэхэд штэ тухайн үед болонгод би нэг сургууль менежер хийдэг байсан. Тэгээд миний хуучин менежер болохоос өмнө сурч байсан сургууль Батцуур болиулчин сурахаар оюутангаар ирээд тэгээд тэр орон нутгийнхаа дөг нэг бар клуб бильярд тоглож байгаа танилцсан. Тэгээ маргааш нь суур болонгод уулзъя. Тэгээ би ажиллаад ирчаад бидсэн чинь очихгүй байжсэн чинь чаанд ирэх гэж байгаа юм чинь замаараа манай нэг Тэнгисэрийн Дарконогийн найзыг аваад ирчихээ. Тэгсэн. Тэгээд жоохон төвшөөсөн маягтай явсан. Тэгэл очисон, үүдэнд нүлийдсэн, гарч ирэхгүйсэн. Тэгэл Би тэр үед уцаа айцаа тэгээ гарахтаа ингээд уцгүй орж байгаа байхгүй намайг талаарсаар нэг коучд авнаа л гэсэн би тэгэл гарсан байхгүй юу. Тэгээд хамгийн анх манай сургуулийн өөдөнд ууна намайг авахаар ирээд тэгээ хамгийн анх битээр тэнд таарч исэн. тийм тэгэл би харсан цагаас ахуулаад ер нь өөрийгөө азтайгаа мэдэрсэн дээ. Нэг төвшөөхөө шууд болсон. Би бол анх оюун дээр энэ хацрын аврахад дурсан. Тэгээ би тэнд ингээл амар жоох ууртай хүлээсэн. Яач халуу болж байна. Гэсэн чинь гарч ирэлцэн сайн уу гэж нээсэн чинь хацрын аврах гарч ирэл. Тэгээд би би ч жоохон шууд харсан цагаас ахуулаад таалагдах гэж хичээж хэлж байгаа байхгүй тэнд. Тэгэл би таксид нэг жолоочхон машин юу лээ Bluetooth-тэй холбогдсон байсан. Тэгэл амхандаа л гэл за энэ нэг иймэрхүү төрлийн дуу сонсох байх гэл тийм дуу хайж тавьдсан чинь чи уцаагч би дуу тавьчих уу гэж. Өөрийн сургуулийн монголчуудтай бас хамт байж агаад тэгээ би тэд өрөөний шоудаад сүүрийн тэр нөгөө нэг юу Icon гэдэг нэг клубын гадаа юм яриад алга болсон баггүй юу. Тэгээ хэсэг явж ирснээс өөр чи манай найзыг хартаа амар хөөрхөн залуу байгаад хамар шонтоочод гэдэг баггүй. Тэгээ би сонсоод за гэж харсан чинь нэрэж гайгүй юм шиг санагдаад тэгээ Филиппин залуучууд чинь ингээд арай тийм намхан та ингээд тийм нарнаасаа шалтгаалаад угаасаа тийм бараан арьстай байдаг те. Тэгэл тэр дунд чинь нарийн нэг цайвар маяр өндөр болохоор тэгээд юу санагдсан юм болов? Залуу гарч ирсэн байна шүү дээ. Дараагийн асуулт руу орцгоё. Анхны сэтгэл. Анхны сэтгэл гэх юм бол би чи шууд тэнд анхны удаа харчаагүй шүү дээ. Тэгсэргийн Дарконогоос суур ирэхэд лаа гэдэг угаасаа нэг тэгсэргийг үзэж байгаагүй Монголд айхтаа үзсэн тэгэл тэрэн дээр л нэг юм бодоогүй охин байна л гэж харсан. Хөөхөн ч гэж бодоогүй, гоё ч гэж бодоогүй. Тэгэл яг тэр үед яг биш би чи airport дээр Монголоос ирж байгаа оюутнууд тасахгүй байцсан чинь нэг зөө манай өөр сургуулийн студент менежер зөө манай сургууль Даркон ирж байгаа тийм тасгах чинь ингээ хэлэхээр л гэж бодчихвол царай нэх буухгүйсэн маа ямар охин байдглээ гэд тэгсэн чинь л хар нүдэн шилцүүцээ тайзан дээр алхаж байгаа шин юу гарч ирээ. Тэгэл би бүр өөрийгөө яа мэдэрсэн юм дээ л гэж бодсон. Гүйлтэй шил зүг юм шүү дээ тэгэхэд чинь би нөгөө хараагаа төлөвлөсөн байсан онгоцонд нөгөө харанхууд явж байгаа нэг цагт болоо тэр нислэг чинь. Тэгээ шөнийн нислэг байсан. Тэгээд гарч ирсэн чинь нүд амир галбаад яг өмнөх нь хараагаа төлөвлөсөн байхгүй. Тэгээд шил зүүцсэн байсан. Тэгээд нэг сайн дааж тэр чинь бас бодож модаагүйс болохоор шилээ нүрээ толчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь чи намайг тэгэж бодсон юм уу? Ханаас ирсэн хиний хүчин л гэж бодсон шүү. Тэгээд яг тэр уулзахад л тэгэл угаасаа хараал анхны сэтгэл шаландаа болж байгаа юм л та.
Би ч үгүй сайн хүрх ааштай. Энд нь гэл үүсч юм сайн. Тэгэл одоо үр үздэг болчихно да. Тэ миний анхны сэтгэл нэг гоё биш юм шүү чи сонсоолох юм. Сэтгэхгүй дөө. Би чамайг анх хараад юу гэж бодсон юм болоо. Чи тэгэхэд нэг юм нэг одоо өмсөд иддэг юм сарвчтай болгоод байдаг шүү дээ. Snapback ингээ бурааруулаад өмсөн тэгээд shorts-тайс мах те. Тий. Shorts-тай хар мактай тийм залуу ингээд цогцсон тэгээ гараа очсон чинь дуурах гэж байгаа юм уу дуурахгүй гэж байгаа юм уу тэгээ би сайн уу гэдгсэн чинь сайн уу гэл нэг тиймэрхүү тэгээ би ерөөсөө анх тийм юу сэтгэл байгаагүй маа сууртай уулзна гэд бодсон найстайгаа ойрд уулзаг өстө очиод аста буаландаа гэж бодоод тэгэл би чамд дагаад явчихсан шүү дээ. Тэгээ яваа тэгээд хөрхий тасчтай юм шиг байна. Надтай анх танилцахдаа би шууд насыг асуусан байхгүй юу? Тэгсэн чинь надад 2001 оны гэж хэлсэн. Би 2001 оны гэж хэлээгүй шүү дээ. Юу гэсэн? Би 23 тал гэсэн. Тэр үед чи угаасаа манай оныхон ч оноороо 23 тайсэн байхгүй. Би болохоор 24 тал байхгүй. Би тэгээ өөрийгөө нэг насны зөрүүтэй л юм байна гэж бодчихж байгаа шүү дээ. Тэгээ би дээрэс нь 11 сарын гэхэр чинь би чинь барыг өөрөө 2001 оныхонтой нэг үеэс ялгаагүй байхгүй. Тэгсэн чинь үгүй чи өөрөө тийг хотлоо ирсэн шүү дээ. Хотлоо ирэх юм байна. Би угаасаа хаанч насаа илдэг. Би 2002 онд төрсөн. 2001 оныхон жоохон сонир хүмүүс байдаг. Битээ риш штэ тэнгууд хүмүүстэй орно. Найз залуу нь хиттэй юм, найз залууч хиттэй юм баг бүрээлэнд ор асуудаг тий. Not too young, not too old гэж аашна. Би бол хэний ч юу ч ярьсаа ойлгох хэмжээний насн дээр байгаа шүү. Зарим тэгээд жоо бацаа гэх гэдэг юм аа. Битээ нэг нас 10 сарын зөрүүтэй. Тийм байна. За нэг хэн нэг хэлж найрсан бай гэдэг нэг асуулт байна. За энэ дээр хоёлаа нүдэ ханж хагаад би энтэй заач. Йоо, заагаад байх юу гэсэн? Заач л та яа. За. Ой, нэг Чи нүдэн нээц юм. Дээ. За угаасаа энийг юугийн тэхүүдээр би л найр штэ. За яаж найрлаа? Юу яасан штэ. Тэгэл ер нь суур маань их тос болсон дөө. Тэгэл хажууд нэг гэл явсаар агаал. Бяцхан халамжилсаар цүнхийн өрсөөр ч юм уу. Ингээд суур намайг нэр баян уулц чи хайч чи гараад ирээ гэж бүр ингээд хэлгөө би үгүй гэсэн мал цацдаг хаждаг байхгүй юу. Тэгсэн чинь суур бүрчээстэй нэр хайч гараад иргээсээ бүр баян тэгээд идэг болсон байсан. Тэр чи би хайч юм. Баянгийн шүрвдэж байгаа юм чинь. Антаа дуудаач найцаагаа гэл. Чи гарахгүй байдэн штэ гэн гоод нь. Гоёор хвчлээ антаа чи гоё үйж гэл тэгэл хвчлээ. Тэгээ гарахгүй гэж гарч ирсэн тий. Ингэсэн шүү. Оюунаар ч уцаа алгуулгацсан гээд тэгээд би тэр үед нь яасан штэ. Яг нөгөө хамгийн анх уулзчаа тэр өдөр нэг ч юм болоог салж явсан штэ. Тэгээд тэрний ард дээрээс 7 хоног ингээд 7 хоног ч хүрхүүдээ нэг 5-6 хоног бол нэг уулзааг байгаа штэ. Тэр үед би бас хуваараа бас дайрахад үзэж байгаа штэ. Уцаг болсон чинь надад илүү уцсан тэгэл чатчээл чи уцгүй л миний илүү уцаг авч болно шүү гэдгсэн чинь юу гэлээ. Тэгэхэд нөө манай нэг Япон найз надаа илүү уцаг өгсөн байхгүй. Тэгээ би уцтай болцоо баярлаа гэх тэгэл тэр чад яваагүй те. Тэгэл би заасан найрагдахгүй юм байна. Ингэж шийдээ. Миний Филиппин сурсан хугацаа маань болохоор 1 сараар байсан байхгүй юу. Тэгээд би уунатай арай дотн болонгуудаа юу 14 хоногор extend хийчихсэн. Толгойд хамгийн амар тийм уунаас авч исэн гоё мэдрэмж гэх юм бол намайг онгоцны бодол дээрээс гаргаж өгөөд тэгээ тэр үедээ надад нэг юм захиа өгчээсэн байхгүй юу. Тэр захиагаа болохоор надад өгөхдөө ингээд би сая чамайг хувцас биш юм бэлтэж яхад чинь битсэн юм аа. Чи тэгээд энийг онгоцондоо ороод уншаарай гэсэн байхгүй. Онгоц гэлхийн унтраагаал тэгэл би жоохон унтж байгаа л гівэнт сэрэл гэл хатан мангууд нэрээ би энэ захиаг биш гэж тал тэгэл тэр захиаг байсан чи бүр амар хөөрхөн те. Бүр юу гэхтэлээ шүлгэлсэн ч гэх юм уу. Шүлэг мүлэг рэпсэн ч гэх юм уу. Тэр захиа надад одоо байгаач би уншаадаггүй. За
Биш энэ. Надаа яг онгоцон сууж явахдаа энэ захийг бэлгэлжсэн юм. Тэгснэ наа хөрхөн from Vampire to юу нөө оюун дээр нэг намайг дэрхгүй нэг юм дуудсан юм ер нь дандаа оюун дээр л гэдэг. Сони штэ. Чи унших уу би унших уу? Би уншчих өөрөө. За. Хөөе наад чи эндээс эхэлж байгаа. Үгүй эндээс эхэлж байгаа. Үгүй эндээс эхэлж байгаа энэ хүү юуны төрөнд гээд эндээс эхэлж байгаа шүү дээ. Чи өөрөө бичиж мэдгүй юм. Тэгээ дараа нь сум зоосон байна. Яг үндэ юу байсан юм аа. Тэгээд хоёр талд нэг хоёр захиа бичсэн байхгүй. Аха. Тэгээ би биччихээд сүүлд нь энийг яах гэж, инглийг яах гэж бичвээ. Зүгээр ингээ өгдөг гэж бодсон байхгүй. Би уншаад өгөө. За надад би хаяатлын өөр бичиж. Тэр надад ийм захиа биччихсэн юм. Юуны төрөнд энэ хөрхөө охиныг энэхүү захиаг минь уншиж буй ийм мэндийг хүргэе. Хэл хөгс минь далай шиг уудан байгаа ч яг одоо хэлхийг хүсэж буй хэдэн зүйлсээ энд бичлээ. Чамаас авсан бүх мэдрэмжүүд миний хувьд цоо шин бас хэтэрхий амттай байлаа. Энэ бүх хугацаанд мэдрэмжээ надаас нуулгүй чамайг сэтгэлийг минь хүлээн авч хамтдаа дэндүү жаргалтай дурсамжуудыг бүтээлцсэнд чинь сэтгэлээсээ баярлаа. Хэдий бидэнд холын зай гэдэг зүйл нүүрлэж байгаа ч нэг хөөрхөн Филиппинд үлдсэн те. Тэгээ ажлыг үйлж байгаа. Холын зай гэдэг зүйл нүүрлэж байгаа ч миний чамайг хайрлах мэдрэмжэнд огтхонч нөлөөлж чадахгүй. Мөн дахин нэг зүйлийг амлая. Би зөвхөн чиний л ирэх тэнхэн залуу байх болно. Өөр хэн нэгэнд энэ талуудаа харуулахгүй гэсэн. Тэр чи угаасаа суур наваг ингээд чи жоохон ингээ гой суугаад тахалтай. Ингээл очиод нэлхраал эрхэлчих юм гэдэг гэсэн. Тэгээ энэ талуудаа харуулахгүй гэсэн. Тэгээ мөн чамд эргэлзээ төрүүлэх зүйл хийхгүй гэдгээ ингээд доош нь сум татсан байна. Амьдралаас авдаг сайхан мэдрэмжүүдийг би дутуугаар мэдэрч байж амхандаа чамд таалагдах гэж анхандаа би твдэж байж. Анхааралгүй хийсэн алдаануудаа одоо би харамсаж байна. Ахин давтахгүй гэдгээ дахин нэг удаа би давтаж байна гэсэн. За ээжс минь өөр хин нэг намайг ингэж эрхлүүлж байсан удаагүй. Ийм жаргалтай мэдрэмж байдаг гэдгийг ч мэдээгүй. Ихрий чамтайгаа өнгөрөөсөн хугацаанд хизээч худал байх тухай би сэдээгүй. Илдэг гэгэхэн чиний инээднээс өөр юу ч намайг юм нэлцээсэн залуу болгож чадаагүй гэж бичсэн юм. Тэгээ хайртай шүү гэж бичсэн дээ. Монгол том зөв. Тэг яг энэ дээр хайртай шүү чамдаа эргээд уулзах мөчид яг одоогийн шиг халуун сэтгэлээрээ намайг хүлээж аваарай. Зөндөө үнсий Монгол том зүрх гэсэн ийм захиаг өгсөн. Тэгээд би онгоцод суугаад ийм захиаг уншсныхаа дараагаар нэг тийм юу гэх юм бэ? Итгэл толж авсан гэх юм уу? Миний чамайг бодох бодол минь шал өөр байсан. Шал өөр байсан. Нэрээ. Тэгээд уусаа нэг хүмүүс ч одоо чатлан мессенжерээр харьцсан DM-ээр бичлээ. Тэгтээ ч би тэгсэн чинь маш удаан хугацааны дараа ийм захиа авсан. Тэгээд тэр нь бүр амар сэтгэлийг манд хөдөлгсөн. Бараг энэ захианаас болоод би ч чамайг хүлээгээд тэгээд гоё байсан. Гоё одоо ирэх гэж байгаа хаа. Тэгэл оюун дээр явснаас хойш тэгэл би чинь Филиппинд амар дуртай байсан шүү дээ. Айгуу дуртай өмнө сурч исэн болохоор дахиж очихдаа амар жаргалтай гэж. Оюун дээр явсан чинь л бүр бүх юм шал ондоо санагдсан. Амар уйтартай ажилдаа ч дургүй болол. Тэгэл юм л бол Монгол юмар санагдал. Тэгээд харин би шууд за өсөө усчи. Тэгээд юу өнөө маргаш ажилласаа гараа Монгол явахгүй. Жохон урахаар нь явъя гэж одоо гэж бодох байх гэж одоо өсөө усаа битүүж юм ийсэн дээ. Тэгээд тэр шахан би алдсан л та. Ирээд хийх юм байлаа. Хоёлаа энэ зургийнхаа юу ярих вэ? За тийм. Хоёлаас л нэг хамгийн ихний нөгөө юу зураг үзүүлэх үү? Филиппин хавцсан зураг. Тэгээд Монгол хавцсан зураг. Манай гэр бүлийн альбом биш нэ. Энд чи юу байсан маа? Энэ зураг хэдэн дижин 6 сарын 21-нд энэ зураг байна. Энэ зураг болохоор бит хоёрын хамгийн анх ахуулж исэн Филиппин ахуулж исэн зураг тий. Аяалаад явж илүү. Тэгээ аяалаа мал явсан. Ийм зураг байдаг. Тэгээд дараа нь болохоор бит хоёр Монгол дээр Шигрелагийн фото бүүтэн дээр ийм зураг даруулсан. Тэгээд
сайн харах юм бол тийм энэ миний төрсөн өдрөөр даруулсан заяа. Тэгээд бид хоёр энэ дээрээ үерхсэн өдрөө бичдэг юм байна л да. Тэгсэн чинь бид хоёр хизэнээс үерхсэн дээрээ маргалтаад 0.6 гэж бичээ маргалтчихсэн чинь нөгөө нэг секундэд дусаад тэгээд 6 өдөр үерхсэн гэдэг юм бичгтэй юм зураг байгаа. Цараа Бүг гэж сэтгүүлийн нүүр царай болсон байгаа. Гэртээ ийм зураг тавьлаар ямар хөөрхөн юм бэлээ. Энэ зураг чинь болохоор бид хоёр Тэмүгээс захиалсан. Тэгээд энэ зургийг хавуулаагүй. Тэгээд өөртөөгөө зургийг явуулаад иймэрхүү зураг ингээд бүтээгээд өгөөч гэж хэлээд тэгээд ийм зураг гаргуулад яваа да хамтдаа үлгцсэн байгаа. Чамтай адилхан байна уу? Бас болж надтай адилхан байна уу? Шанаа мана болж байна. Зураг маань болохоор тэгээд өөрсөндөө зориулаад энэ зураг гаргаж авсан юм аа. Тэгээд хан дээр үлгч хүрээ хөр харагдчихжээ. Супер. За дараагийн асуулт нь болохоор хин хиндээ хийж өгч байгаа хамгийн гоё зүйл юу вэ? За би хэлж. За би дээр нөгөө Пуахын подкастн дээр угнаг буцаад нөгөө нэг цаашаа Австрал руу сурах сонирхолтой байсан чинь надтай уулзраа тэгээ шууд Монголд ирээд одоо ингээд блог хийгээ сууж байгаа амар тийм том зүйл гээ ярьцаахгүй гэсэн чинь үгүй юм байна. Надад хийж өгсөн гэхэд нэг амар хөөрхөн юм байдаг заяа. Би төрсөн өдрөөрөө нэг 12 өнгөрөө амар оройдч орж ирсэн. Тэгсэн чинь угнаа надаа юм хайрцагтай бэлэг тэгээс торт барьсан гэртээ хүлээжсэн. Тэгээ би орж ирээд лага хүлээжээд бэлгээ ингээд задлсан чинь нэг юм QR байсан аахгүй юу? Тэр QR-ыг уншуулсан чинь надад зориулаад амар хөөрхөн дуу хийж өгсөн. Тэр нь надад амар одоо хамгийн том зүйл байсан юм уу? Би чамд өндөх баярлаа. Би тэгээд энэ влог дээр тэр дуу чинь ингээд бэкграундаар явуулах юм. Хичээд шүү. Манай найзлаас амар хөөрхөн дуулдаг. Тэрийг яг тахилтын л оруулчихгүй. За. Одоо чиний үед. Бас зөндөө л хөөрх юм байгаа шүү дээ. Одоо ямартай ч хамгийн ихнийх гэх юм бол гэл манай ажил яг энэ хажууд идэхгүй ойрхон. Тэгээ би цагаараа гэртээ шүү дээ. Тэнгууд л гэл нэр хөрх оолмол ийдсэн гэл хүлээж байгаа. Аим гоё юм хайр халамж мэдэрдэж шүү дээ. Тэний цагаараа гадар хоолтгүй те. Дандаа гэртээ ирж байгаа бол. Тэгэл цайны цаг эхлээл гэс гэлээгүү яралцажгүйгээ шатаар ч баг 5 давхар тэгэл баг гүйчд шүү дээ. Хараа л надаа бандаж хийж гисэн. Бид хоёрын нэг юм бандаж төрсөн гэрийн өмчтэй нэг рил байгаа зэн. Тэрэн дээр одоо харах юм бол энэ гэрийн өмч нь миний зурагтай. Энийг болохоор уунаа өөрөө захиалж хэлүүлсэн. Тэгээд нэг татвар хувцснаас болохоор би захиалж хэлүүлжсэн. Тэгээд энэ бас айгүй хөөрх юм байлээ те. Хамгийн сүүлийн үеийн надтай өнгөрүүлсэн гоё дурсамж чинь юу вэ? Өдөр болох шүү дээ. Сайн ажилласаа орж ирэл шууд гоё юмсан. Цайны цагаараа орж ирэл гоё юмсан. Өдөр болол надад гоё байдаг шүү дээ. Өдөр болгоно л угаасаа. Надад болохоор найзтай хайртай баймаар санагдал. Битэрий одоо хамгийн сүүл байгаа тод дурсамж гэх юм бол Timberland-ийн зургийг нь хамт орсон. Хамгийн анхны хоёулангийнх нь official зураг олдсон тий. Тэрэн дээр Бас нь бол яг real нэг л гэсэн. Тэгээ тэрийг хүмүүс амар адилхан гэдэг дээ. Тэр адилхан юм бах та. Манай ажлагч тэр нүүрөө бодцоо юм тэр гоогон баяр гэж хэлсэн шүү дээ. Дараагийн асуулт нь анх хоёлоо бие бинийг олж танилцааг байсан бол одоо цагт юу хийж явж буцааж байх гэсэн байна. За чи төсөөлөд байгаа. Үлчээ яриулж. Оноо маань хүрлээ гэсэн цагтаа шалгалтай өгөл сургуульд авах гэсэн та. Нэг Австралид ч юм уу эсвэл Германд ч юм уу. Ирэх зүйчээр сурч авах байсан баг. Би бол өөрийгөө юу хийж байгааг нэг тааж чадахгүй намны амьдрал гинтийн зүйл
гинтийн зүйлс гинт таардаг учраас яг юу гэж байгаа мэдгүй нэ. Би бас хөвдөж сурахаар явсан байж магадгүй эсвэл бас энд лого ихтэй ганцаараа сууж иж магадгүй. Нэг ойлгосон юм миний хувьд амар том зөв сонголт болсон зөө. Яг энэ хайр дурлал ярилцаанаас гадна гэх юм. Би ч яг одоо л мэргэжлэр ажиллах байхгүй. Шал өөр мэргэжлэр ажиллаж байгаа. Тэнгууд би үнэхээр ингээд ирэх зүйч болохоо яг ажлын төлбөр дээр гарч мэдээгүй жиж шууд гадагшаа тэр мэргэжлээ дэвшлүүлэх явцсан байсан бол Монгол хэдэн жилийн дараа ирээд өө энэ чинь миний мэргэжил биш үү штэ гэж хожуу гарч магадгүй байсан. Маш их юм туулсны ад дээр байсан. Бид хоёр ингээд Филиппинд танилцсан гэдэг жбайгаа шүү дээ. Тэнгүүд Филиппинд хүмүүс очиж англи хэлний төвшнгөө дэвшлүүлэх гэж очдог. Тэгээд ерөнхийдөө чи одоогоор тэнд хичнээн удаа судлаа. 2 удаа судлаа. Чи нэг сураад нэг ажиллаа гэсэн тий? Би чи эхлээд зөвхөн 3 сараа сурахаар очиод тэгээд тэндээ сурч дуусчаад буцаа Японд явжсэн чинь ажиллахаар болоо. Тэгээд 6 сар, 3 сар, 9 сар ер нь баг л жилийн өнгөрсөн юм. Ер нь Филиппинд сурах ямар байдаг вэ чамд? Байсан бэ? Амар гоё шүү дээ. Маш олон улсын хүмүүстэй өөрийгөө хаана явж байгаа мэднэ, танилцсан. Тэгэл ямар ч төрлийн хүнтэй ярилцаж сурна. Тэнд бол амар олон давуу талгаа Филиппин уснаар. Тэгээ миний хувьд гэх юм бол мангар олон давуу талгаа. Энэ хөрхөө охиныг олж авч байгаа. Тэгээ би ч тэнд ажилласан гэхэлэр ч бас миний нэг бэкграунд дээр ажиллаж болчихж байгаа. Тэгээд бас англи хэлээр дэвшлүүлж байгаа олон хүмүүстэй танилцж байна. Хойлоонд тэнд уучраад одоо хосууд болсон байгаа штэ. Тэрэн шиг бас Монголоос явсан оюутан маань гадаад хүнтэй танилцаад тэрнтэйгээ одоо гэлээ явж байгаа гэсэн тохиолдол байдаг тийм бай. Бүр хамт амьдраад нэгнийхээ улсад очиод одоо манай хоёр солонгос Японыз хоорондоо одоо бүр гэрлэх гэж штэ. Тийм үү. Би баг бодохгүй юмдаг. Чи надаас ингээд сурсан зүйл ч юм уу эсвэл надад ингээ авууштай зан чанар байдаг уу? Зарим тал дээр. Гэхдээ бүх нөхцөлд бол биш юу. Наавж байгаа ингэж түлхэж өгдөг нэг авууштай санагдав. Юмсруу биш. Чи нэг хийж чадсан ч юм уу, чи нэг хийх хэрэгтэй ч юм уу тийм. Тэгвэл бис нэг хит ингээ комфорт зонд унах гаддаг. Тэгэл яг шудраг өмнөний нийлдэг. Авууштай цаа. Үнэнгийн хэллэг. Заримдаа арай хэтрүүлдэг. Айгу. Гэл хүмүүс харахад нэг л их гоё ихч. Нэг л юм. Яг үндэ энэ чинь бицсан гэдэг шүү дээ. Хэлдэг үгнүүд маань бүтэн үг байх бол эхний 3 хэсгийг л хэлдэг тий. Ундаа өмөр л унд гэл. Маруч идмэр үл мар гэл. Мариди. Нэг Тэгэж Виктория аль нь илүү ирэх санагдчихэв чамд? надад дуу. Тийм. Чи шүү дээ. Тийм үү? Чи чинь бүр төрцөн ирэх байгаа тоххой. Би ч л яг нэг угаасаа айлын ганц хөхтэй эмээгийн хөхт ирэх багаас л ирэх хэлдэг. Гэтэ би ингээд ээж эмээ эдэрт ирэхлээс хичээд итгэс жоохон байсан ч гэсэн. Одоо л пэтлээ байхгүй. Одоо хамаагүй. Ээж чинь чамайг тэгж хэрхэлж байгааг харуулъя. Яаж хэрхэлдэг юм бэ? Харуулахгүй тэрийг үзмээр байвал дараагийн влог гэсэн. Яна би ингээд good angle гэдэг штеп. Тийм болчихдаг гэж боддогсэн шин. Миний сэтгэл түн тогтохгүй байх гэдэг шатад. Тэсэн чи юу ярьчих. Нэг хүн чинь зүгээр ингэ хадаа хийсэн юм шиг. Шүн ингээ хамт тэрвэрлэлтэй унтжиж зүудлээд идэх шүү дээ. Одоо штэ би битэйгээ уучирснаас хойш дөөрөө амьдралд одоо өдөр тутамдаа хийдэг зүйлс гэх юм юу өөрчлөгдсөнийг хэлэх үү. За. Хайр хэлж. За би бол нэг шоудгаа болцсон. Тэгээд аюу хоол хийдэг болсон байна. Би бас хийдэг л. Хийдгэлтэй.
Тэгээд өөр чинь энэ гэр амтай болсон байна. За би бол ер нь бас ялгаагүй аягүй их гэр амтай болсон. Би ч өмнө нэг найзтайгаа амар хойр уулзч гардаг байсан. Сүүлийн үед нэх гарах сонирхолгүй болсон. Яг нь энэ чинь honeymoon stage гэдэг байгаа шүү дээ. Чи юу нэг хэр удаан үргэлжлэн гэж бодож байна? Сайн мэдэхгүй байна. Гэхдээ байнга тийм байгаад ивэл бас жоохон сонирхол байж магадгүй хоёулын амьдрал зарим зүйлс өсөж хөгжихгүй байх магадлалтай л. Тэгээд тийм болохоор би бас сүүлийн саас харсан юм. Би чи ирээ баг ажил хийхгүй тэгэл гэртээ л хатдагсан. Тэгэл ажилд орсон. Тэгээд жинд явж байгаа. Ганцхан юм хэлүүлэх гээд байгаа. Өмнө нэг л байн хамт байгаад тахтай ингээл үнснийг мэдэрч байгаа л да. Гэхдээ ингээд завгүй явж байгаад өөрөө гэртээ хамт байх хугацаа ингээд яг юм хугацаатай ч юм шиг санагдал. Тэгээ цайны цагийн нэг цаг маяг бол амар хурдан зүгээр орж ирэл нүдэн анил баг нийгэд болчтой. Амар үнснийг мэдэрч байгаа. Тэг тусамж тэгэл олон найртай болдог юм л шүү дээ. Чи хамгийн анх найзуудтай намайг юу гэж хинт хамгийн анх хэлчихсэн бэ? Юу гэж хэлчихсэн? Юу гэж хүлээж авч ирсэн найзууд чинь ингээд би юм охинтой танилцлаа. Тийм байгаа юм ярилцаад байгаа гэхээр Би чинь ер нь тэгээд амар юм юу штэ. Илэн талангаа гэх юм уу? Хүмүүстэй амар ярих дуртай. Гадуур ганцаар алхаж болгож шууд өөр төрний найзууд руугаа залгаал хэлчихдэг. Тэгэл тэр таксинд явж байхдаа шууд молорт хэлсэн баг. Тэгээ Японд маань нэг андер маань гэх найз. Тэр мэн батаа. юу таксинд байгаа гэж чи хоёлаа дүнгэж танилцаад 10 минутын дараа чи өмнө л хэлсэн байсан л байхгүй. Энэ би нэг ингээ суурьтай танилцсан гэсэн чинь нэг юм тэгээ би явж ийн яа юм аа тэгэл ирсэн. Тэгэл уулзсныхаа дараанаас тэгэл би ч анхандаа угаасаа чамаа нэг хүрх гэж боддог байсан шүү дээ. хүмүүс тэгт юм уу? Тэгэл тэр чинь нөгөө яг ойроос ингээд тулаад бод дээр харч амар хөөрхөн санагдал. Тэр мэдрэмжээ найзуудтай амар илэрхийлсэн. Юу ада амдара бод дээр амар хөөрх юм билээ. Яг нэг ингээд нэг пүү гэл slow motion явдаг. Бараг л гэсэн чинь гарч ирэл. Бүсийн нэг ингэснээс. Тэгэл энэс чинь би бүр ингээд гөлрөөл явцсан. Битүүр баг хамгийн анх уулзж байгаа шүү дээ. Тэгээд тэр өдрөөс хойш ахуулаад манай сургууль дээр очиод хүмүүст баг өөргөө найз хүнтэй хэлсэн шүү дээ. Манипуляц л манифест л Манифест хийж байгаа юм тэгээд манифест хийж байгаа юм шиг байна. Гэхдээ мэдгүй миний сэтгэлд бол ч угаас аль хэдийн миний найз хүн болсон л байсан шүү дээ. Ямартай ч бодсон бүх юмс гэдэг алгуур юм алгуурхтаар ингээд билет хийдэг. Би чинь жоохон бахта амар намхуу хөтөсөн шүү дээ. Би найзтайгаа хамгийн нүгүр татдаг. Гэл дөрөв найз явж байхад шүү дээ. Ингээд цонхны тусгалд харна шүү дээ өөрийгөө. Дөнгөд ингээд гурван толгой л харагддаг. Нэг толгой байхгүй. Би тэнд хэцүү байлгаад байгаа шүү. Тэгэл би гойд байсан шүү. Өндөр болоод ингээд тэг өндөр бас нуусаа. Битээрээс нөгөө фрэнд сурч байсан учраас нэг эйженси нээгээд тэгээд камп ч юм уу тэгээд бүх насныханд нээлттэй байдаг. Тийм эйженси гаргаад Филиппин руу зуучилдаг болд юм гэсэн санаатай байгаа. Тэгээд бас манай аяллаа компани байгаа. Тэрнийхээ салбарлаад тийм сургалтын эйженсид явах сонирхолтой байна. Тэгээд хэрвээ одоо англи хэл сурмаар байгаа. Тэгээд зуны амралтаараа юу их юм мэдгүй, өвлийн амралтаараа яхаа мэдгүй байх юм бол бас бит хоёр эйженсидээ олчих юм бол та нарт мэдэгдээ. Тэгээд манай найзлал болохоор бас хувьдаа өөрийнхөө аккаунтыг хөгжүүлэх гээд би нэг найзуудтайгаа ерөөхдөө нэг фитнес угаасаа бид нар хамт хийдэг. Тэгэл тийм фитнесийн гой зүйлс байдаг шүү дээ. Тэр мөрийг ярьдаг болгож байгаа. Тэгээ би ч нэг амар дог би хаатай нэг мэрэгжлийн хүн биш шүү дээ. Угаасаа хүмүүст нэг тасал масгал заахгүй ч гэсэн нэг жоохон мэдэж авсан юмнууд мануудаа ярьдаг ч юм уу. Тиймэрхүү зүйл хийж эхлэх гэж байгаа. тэгээд манай блогт
оролцсонд баярлалаа. Тэгээд чиний ингээд цаашдын бас хийх гэж байгаа рил тэгээ ажил үсэнд амжилт хүсье. Манай ивент хэсэгчийн зүгээс нэг ийм бэлэг байна маа. Тэгээд энэ ингээд миний өдөр тутамдаа хэрэглэдэг Dior юм төлөвч байгаа. За ингээд энийг чамд бэлгэлээ. За тэгээд сар болох ингээд уухсыг маань явуулдаг. Тэгээд одоо энэ Plus гэдэг электроник ус байгаа. Шигнээ нөхөрөө. За ингээд жоохон талын уучжээ. Баярлаа. Яа. 10 жилийн хүүхдүүд үзэж байгаа. Бидний үеийн ч гэсэн залуучууд бас үзэж байгаа. Тэр хүмүүст үерхлийн тал дээрээс авсан гоё зөвлөмж байгаа юу? Төлөөрт итгэлтэй байхгүй дөө гэж тэгснэ доош хараад. Итгэлгүй. Тийм би. За тэгэл юмыг тэгэл сайхан эргээр л бодохгүй юу. Ямар ч зүйл муухай болж исэн энэ зүйлс тэ байн урт хугацааных биш төрхөн зөөр сайхан зүйлс чи бодох юм бол сайхан зүйлс л ирнэ. Сайхан хайр ирнэ. Сайхан хайр ирнэ. Лого тосох уу? Тэрийн влог таав байсан баярлалаа. Бас влог хийлгүй айгүй хутсан байна. Тэгээд санаа нь орж ирээд хүмүүс асуугаад байх юм бол бид бас хөөрхөн хийгээд байх баха. Тэгчдэг юм биш. Би өөр ичээ цайсан сарай гаргаад идэс суугаад. Яг өмдөндөө шийчээд хэлж чадахгүй хөвчлээ. За зөвхөн влог таав байсан баярлалаа. Бид бас танилцсан түүхээ бас зөндөө асуудлуудыг хуваалцлаа. Тэгээд баяртай. Баяртай. Төвчлээ.